Дарга гишүүд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 6%-аас доошхуд хүрж ижин санхүүжилтийн асуудал шийдэгддэг гэдэг нь олон улсын байгууллагын тооцоо судалгаануудыг бүгдөө байгаа. За тийм манай улсын хувьд энэ жилийн хувьд 3%-тэй байсан боловч эх оны төсөв бол өргөн баригдсан 2.6 болж буурсан байна. Тэгээд эрүүл мэндийн яам одоо хөдөлмөр хамгааллын яам сангийн яамных нийлээд эх оны цалинг одоо 75 хүртэл хуваар нэмэгдүүлнэ гэдэг ийм гэрээ контракт хийцэн. Ийм хэмжээ нэмэгдүүлэхэд одоо 26 оны эрүүл мэндийн салбарт зарцуулагдах төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5%-д хүрэхгүйгээр боломжгүй. За тэгээ энэ гэрээн дээр бас тусгахдаа 2027 онд цалингийн доод хэмжээ 3.5 саяд хүргэнэ гэсэн ийм гэрээний заалт бас орсон. Тэгэхээр энийгээ биелүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүрэхгүйгээр энэ гэрээнүүд биелэгдэх ямарч боломжгүй. Ингээ 27 оноос хойш жил бүр 0.5%-аар нэмэгдэж явах нь чухал байна гэдэг учраас энэ заалтыг оруулсан байгаа. За тэгэхээр эх оны хийсэн гэрээнүүдэд биелүүлэхэд энэ их чухал. За нөгөө талаасаа бас энэ 5 жилийн үндсэн чиглэл дотор тусгагдсан байгаа. Иргэний Германаас гарах зардлыг одоогийн байдлаар 33%-тай байгаа нийт зардлыг. Энийг 26% болгож бууруулна гэсэн ийм тооцооллыг ингэж тусгасан байгаа. Энийг хангахын тулд хамгийн гол нь даатгалын сан төвлөрж байгаа их үүсвэрээ нэмэгдүүлэх энэ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нь тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлж явах боломжгүй. Тэгээ нөгөө талаасаа хэдийгээр хэмнэлтүүдийг хийж үр ашигтай зарцуулалтуудыг сайжруулах хэдий ч их үүсвэрээ нэмэгдүүлэхгүйгээр энэ бол боломжгүй зүйл юм аа. Тэгэхээр энийг үе шаттайгаар нэмэгдүүлж явах нь энэ эрүүл мэндийн салбарт цаашдаа гол тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх гол гарц юм аа. Тэгээ энэ маань хөрөнгө оруулалттай хамгийн гол нь ямар ч хамаагүй. Үндсэн чиглэлээр бол 30 он хүртэл эрүүл мэндийн салбарт томоохон ямар хөрөнгө оруулалт хийгдэх вэ, хэдэн төгрөг тусах вэ гэдэг нь тодорхой тусцсан байгаа. Энэ тооцоолууд тодорхой байгаа учраас та бүхэн маань энэ салбарт зарцуулагдах дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг одоо тодорхой хэмжээр нэмэгдүүлж байгаа энэ зарчмын зөрүүтэй саналыг та бүхэн маань дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Эрүүл мэндийн салбарын бодлогын шанартай зарчмын санал байна. За энэ дээр нэмэлт тайлбар ер нь ойлгомжтой учраас шаардлагагүй гэж бодож байна. Ийм учраас мөнх сайхан гишүүний гаргасан саналыг дэмжиж гэсэн томьёолоор санал оруулалт. Гишүүдийн 61.1% дэмжиж санал дэмжигдлээ.